Далайн ээжийн эвгээлд. Төв Азийн тэгш өндөрлөгт амьдран суух эртний нүүдэлчдийн өлгийн нутаг Монгол орн. Бидний соёл, сэтгэлгээ, түүх уламжлал, зан заншлын их сурвалж бол байгаль дэлхий мал ахгүй билээ. Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилжсан манай ард түмний дундаас хоймор нутгийг эзлэн суух хөвсгөл нутгийн иргэд. Тэдний шүтэн аж амьдралын үндэс нь хөвсгөл нуур буюу тэдний хүндэтгэн нэрлэж ирснээр далайн ээж. За Монгол түмний их бурхан байгалаас заяагдсан хөвсгөл нуур бол олон жил хөвсгөлийн иргэд тахиж ирсэн заншилтын юм хасгүй юм үнэт байгалийн юм бүтээл. Тэгэхээр үеийн аймгийн удирдлагууд, Төсгөл аймгийн нуур тойрсон сумдын удирдлагууд иргэдээс маш олон жилийн өмнөөс энийг төрийн дахилгатай нуур болгох чиглэлээр олон санал санаачлагууд гарсан байдаг. Өнөөдөр хөвсгөл нуур 12 төрлийн загас 244 төрлийн ургамал ийм хосгүй цэнгийн нуур. Дэлхийн цэнгийн усны нөөц 0.4%. За Монгол улсын нийт гадаргын усны нөөцийн 74.6%-ыг бүрдүүлдэг юм хосгүй ийм бүтээл байгаа. Ер нь бол хөвсгөл нуурыг тойрсон ард иргэдийн энэ уламжлал соёл чи их өөрийнхөө өврөөдстэй. Энэ их ус, тэгээ энэ их сүрлэг энэ сайхан уул устантаа жилийн дөрөв үлдэж зогсож амьдрна гэдэг маш их төвчээр хатуужил те амьдралын маш их сорилттой тулгарч иж аж амьдралаа залгуулдаг ийм л хүмүүс амьдэрдэг. Энэ хүмүүс маань энэ сайхан нуураа байнга сүсэлэн залбирч ингэж явдаг. Монгол домог зүүн ертөнцийн үүслийн домогт манай дэлхийн анх одоогийн шиг хөрс шороо гэж байхгүй усаар бүрхмэл байжээ хэмээн домголдог. Гэтэл үнэхээр л манай их дэлхийн 71% буюу бараг 3.2%-ийг ус эзэлдэг. Энэ дотроо 97%-ийг далай тэнгисийн давстай бус, 2%-ийг хойд өмнөд туйл, 1%-ийг хүн төрлөختний ундаалан буй цэвэр ус эзэлдэг. 100-аар хэмжигдэх зүйлийн цор ганцаар хэмжигдэх хэмжээ бол туйлын агагаад сонсогдол хайрлаж хамгаалмаар. Эрт дээр үеэс монголчууд уул усаа аргадаж, тахиж, шүтэж хамгаалж ирсэн төөхтэй. Энэ хэдэн дууны турш эзэн Чингис хаанаас эхлээд уул усаа тахиж ирсэн уламжлалтай. Энэ тахиж шүтэж байгаа нөхцөлд хүмүүс тухайн нөхцөл уул усаа тахиж шүтэхдээ оюун санаахаа ариусгаж, оюун санаахаа цэвэрлж энэ уул усандаа эзэн болж жинхэнэ үнэн зүрх сэтгэлээсээ тахихыг л хэлнэ. Тэрнээс ёслох маягаар биш. Тийм ээ, хуурамч маягаар биш, дүрэс гэсэн маягаар биш, жинхэнэ зүрх сэтгэлээс оюун санаагаараа энэ шүтэн бишрс хайрлах энэ нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Манай хөвсгөлийн ард түмэн бол энэ хөвсгөл нуураа тойрон аж төрж амьдран сууж ирсэн энэ уугуул суугуул ард иргэд маань бол айл дээр үеэс нааш эртнээ оюун иргэдийн үеэс нааш энэ тайгийн анчин гөрөөчин малчин нүүдэлчин ийм аж амьдралтай Монгол түмний нүүдэлчин язгуур өв соёлыг хадгалж ирсэн уул усаа далайн ээж уул хайрхтаа шүтэж ирснээр дундаас хөвсгөл далайн ээж бол эдний эрхэмдээд шүтэн байсан ээж гэж хөвсгөл гэдэг нэрийн хүртэл хэлхээ заярлаж далайн ээж гэж хүндэтгэдэг. За тэгээд энэ бүрэн хаан хайрхнаа энэ хавийн уул хайрхтаа бүгдийн дээдэлдэг. Ер нь ганцхан энэ хөвсгөл далайн орчин биш байгаль орчноо ийм сайхан уламжлалтай Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө санаачлагаар
нуур дотор одоо живсэн техникүүдийг гаргах ажлыг бол зохион байгуулсан 22 оноос. Энд бол нутгийн иргэдийг талархалтай ханддаг. Аймгийн одоо засаг даргын зүгээс ч гэсэн Монгол улсын ерөнхийлөгчд чин сэтгэлээсээ талархаж явдаг хүний нэг бол би. 11 техник гаргасан. 50 орчим тонн одоо бензин тосыг байгальд нуурд одоо аюулгүй болохоос өмнө гаргасан. Төлөвлөлт, оюун, дуулах, барах, менж, таталтай байдлыг эхлүүл. Хөлгөөсөд толгойд хөдөлгөөн илэрлээ. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах тусгай ажиллагаа. 2021 оны 10 дугаар сарын 13 хөлгийг татан гаргах ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж хөлгийн их биеийг 69 градусын байрлалд босгов. Өнөөдрийн таталтын урд үндсэндээ босох төлөвтэй болсон 69 градусын надуур тавьжээ. 2021 оны 10 дугаар сарын 21-нд хөлгийн их бие нуурын мандал ил гарч ирлээ. Энэ юу усгойж идэв шүү дээ. Сүхбаатар хөлөг онгоцонтой 2 пошик буюу одоо 400 литр масл буюу редукторын одоо тос байсан. Энэ бол асгарж исэн байна л. Тийм учраас тодорхой хэмжээний бохирдлоос энэ татан гаргах ажиллагааны явцад бид нар бол нуур авс хамгаалж чадсан онцлогтой байна. 2021 оны 11-р сарын 7 байгаль цагуурын эрсдэлтэй хүнд нөхцөлд хүч төвчээр арга ухаан хослуулан 36 хоногийн турш ажилласан татан авах ажиллагааны бүрэлдэхүүн Сүхбаатар хөлөг онгоцыг эрэгт гаргах сүүлийн таталтаа хийхэд бэлэн болжээ. Хөлгийг нуурын гүнээс татан гаргах ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ ажил бас эрчимтэй сайхан явагдаад өнөөдөр одоо сүүлж байгаа таталтыг хийж байна. Машин 23 хөлгөр аваа. Сүхбаатар гоос хөлгөр аваа. Сүхбаатар хөлгөр аваа. Машин хөлгөр аваа. Гоос хөлгөр аваа. Тэсэлтэй бисүүлнэг таталт эхлэхэд бэлэн боллоо. Төлөвлөлт, оюун, дуулах, барах, менж, таталтай байдлыг эхлүүл. (12 цаг 45 минут) Монгол улсын ерөнхийлөгчийн Өвсгөл нуурыг хамгаалах ажил биелээ олж Ихэд далайн харанхуй гүнд 36 жилийн турш орхигдсон Сүхбаатар хөлөг онгоцыг амжилттай татаж мөнхийн зогсоолд нь байрлууллаа. Эрдэмтэд инженеруудын тооцоолол, аргачлал, за дээрээс нь бол манай албан хаагчид, аврагчид, зэргийн албан хаагчид өөрсдийн одоо ашигласан машин техникээ бол чадварлаг ашиглаж чадсан энэ үндслэл дээр бол бид өнөөдөр бол энэ онгоцыг бол татан гаргаж чадлаа. Монгол залуусын зориг чадвар, байгаль экологийн тэнцвэрт байдал, ард нийтийн эрүүл мэнд, зэнгэг усны нөөцөө бохирдлоос аварч Монголын хамгийн том усан доорх ажиллагааг инхүү эрсдэлгүй амжилттай гүйцэтгэлээ. 36 хоногийн хугацаанд нийт 60 удаагийн таталт хийж 16 шумбагч цэл хүйтэн усанд 500 гаруй удаа шумбаж ажиллагаа эхлэхэд зээлээ. Орчуулаа. 214 удаагийн даалгавар гүйцэтгэж нийт 31,834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлжээ. Тэд бол эх орноо хамгаалсан бааtruуд. Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлсүх Өвсгөл аймагт ажиллах үеэрээ нөхцөл байдалтай танилцж Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан багийн төлөөлөлтөд уулзаж талархал илэрхийлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаараа Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах нуурын ёроолын аюултай хог агидлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээвэр эрсдлийг илрүүлэх, байршлыг тогтоох татан гарах ажиллагааг энэ оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулж эхэлсэн. Ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн ханх сумын нутагт ажиллахдаа татан гарах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ. Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17.8 тонн жинтэй зил 130 автомашиныг татан гаргалаа. Лээж бохирдуулчлаад нэг сэтгэлийн шаналлаа зовж байгаас нь бүгд гарч ирсэн байлаа. Шатхуунтайгаа гарч ирсэн бүгдийн бичлэмжтгийн бүгдийн задраг. Тэгээ бүгд
машинд бүр ахаал хайр өрөөд одоо далайн ээжийн бохирдуулсангүй ирлээ. Одоо ингээ би сэтгэл санаа тайван далайн ээжтэй залбираа явуулж байхад бол би хаана ч хаана сэтгэл тайван. Тийм тэгсэн бохирдуулсан бол одоо яана бас личнэмт халаавал зайлуу гэж одоо бодогдоод явж шүү дээ. 4 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21 хүртэлх хугацаанд нуурын эргээс 400 орчим метр зайтай 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор, Мараны болон эргээс 2.5 км зайтай газар 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатгуун тээврийн зил 130 автомашиныг ширгүүлийн хамт жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-ийн зайд 545 метрийн усны гүнд живсэн 6 тонн шатгууны тээврийн автомашиныг татан гаргасан юм а. Тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тонн шатгуун тос туслах материалыг юулж бохирдлыг холбогдох 4 зааврын дагуу устгасан байна. Уугуул нутгийнхаа ширхэг чулуугч хайрлаж нэрийн хэлхээс хүндэтгэн биширч далай ээж хэмээн сүсэглэн залбирах нутгийн иргэдийн магнайт тэнийсэн жил гарлаа. Монгол төр хөвсгөл нуурыг хайр эвгээлдээ багтаасан нь нутгийн зон олны талархлыг хүлээж тэд баярлсан сэтгэлээ уламжилж байна. Сэнгэ өнөөдөр хөвсгөл цэгцэр хөхмөнгөн дэнгэрийн дор хөвдөн цэнхэр хөвсгөл нуурын хөвөндөр аюугаараа хуран цуглаж энэ ард судлаараа энийг баяр цэнгэлэг үүсгэж наадамчид тожууга берхмөндөд мөсний баярын наадамчид гадны дотны зочид хаагдыхан энэ өдрийн хан амар хатсан мэндэг Монголын дахад 180-д Улаанбаатар хот дах хөвсгөл нуураа тойрон оршин байдаг нутгийн ард иргэд тав зөвлөдийн нэрийн өмнөөс усмын дахад нутгийн зөвлөгийг төлөөлж ирсэн миний үед мэндийг мэдчихлээ. Өнөөдөр миний үед хаагданд амар мэндийг хайж учрын додож байгаа мөсрөө өөрчлөж одоо бидний ууглаж явдаг, омогшиж явдаг, хоодорч явдаг хөлн хөвсгөл дэнгэрийн дор хөхмөнгөн сууд хөвсгөл далаа ээжийг маань он олон жилийн хаягдал эсэн бусын элдв зүйлээс хамгаалахаар идэх зүтгэлд гаргаж зарилэг төстэй хэрэгжүүлж хөвсгөл нуурыг маань цэвэрлсэн Монгол улсын ерөнхийдөө намын хөрөс он олон жил бидний хүсэн мөрөдөж байсан хүсэл эрмэлзэл хүн зам бидний эрэл хүсэлтэй хүлээн авч Монгол улсын ерөнхийдөө зарилэг гаргаж хөвсгөл нуурыг Монгол нутгийн анхны удаан тахилд их ус их далай ээж болгож ингэж тахихаар болсон хөвсгөл нутгийн хүн зон хөвсгөл нуураа тойрон оршин суудаг ястан үндэстэн хаагдныхан төлөөлөл болгож эрхэм ерөнхийдөө талархлын бичиг гартуулгаар бид захиж энэ гүйчгэн хаагдандаа сонирхолтой бас хаагдныхан захаа устай хүлээн авч гоё ерөнхийдөө гартуулгаар ирсэн юм а. За ингээд ерөнхийдөө ингэж талархтан даавдан сонсгоё. Эрдэмтэд Монгол улсын ерөнхийдөө ухнагийн хөрсөг таны амар амгалан айдсан мэндчлээ. Хүндэрдний зэнгийг усан сан Монгол улсын хоймор сайхан нутгийн чимэг болсон хөвсгөл нуурын төрийн дахид таявуулж хайрлан хамгаалахаа зарлаг болгосон тань нутгийн ард олныг төлөөлөн хатгалын бичгүүнийг өргөн барьж байна. Хөвсгөл нуур бол уул ус тавьж газрын цэнхэр нүдэн хүн зоноо амар жаргалын баян өдгөө эртний дөвхөд ариун лагшин нутагдлаа. Дэдний монголчууд хөвсгөл нуураа далай чимэн эрхмлийн шүтэг дэлгээд өрсөн гадар шиг дэлгээд ичэлгүй нуур хэмээн уулан хүндэлж болоога. Тиймийн учир хөвсгөл нуур бол Монголын нутагт соёл дөвхөө үдээсэн хөвгөд эцсийн амин амьсгал шингэсэн их шүтэн. Өр хойцын өр зүрхэндэ өмгөөдөн хамгаал хүндрэлтэх болсон юм. Оранскдын өрчлөд хайдалж өчлөдийн хөдөлгөөний улмаас нуурын экосистем дэрстэл үүсэх болж олон домны санааг чижээж буй энэ үеэс таны явуулсан зардаг хөвсгөл нуурын цэвэрлэг нүүрийн хачлын бодит үргэлжлээд байгаль хамгааллын бодлыг хэрэгжүүл хариуцлагыг нэмэгдүүл иргэдийн оролцоог дамжих түүхэн алтан боллоо. Таны зарилгыг уулсаа хамгаалт Монгол соёлын гэдэмж өнөө үеийн төдийгүй өрний гэрэтөө хойчуудаа цэвэрус хонгон байлуулж төрийн хариуцлагатай бодлогын илэрхийлэл гэж үзэж байна.
Байгаль орчны хайрдан хамгаалахын зөвхөн төрийн байгууллагын бус иргэн бүрийн хариуцлага гэдгийг ухамсарлан энэ хүү зарилгыг хэрэгжүүлж мандалыг тань идэвхтэй оролцоо илэрхийлье хүндэт гэсэн тусгал дадагаар тойрон орсон сутаг нутгийн уулзан иргэдсэн ийм юу байгаа. Аялал жуулчлалын бол онцгой бүс нутаг Монгол улсын хэмжээний Төгсгөл аймаг бол Монгол улсын хэмжээний аялал жуулчлалын толгуур бүс нутаг гэж. 2025 оны статистикээс харах юм бол нуурыг 2025 онд зорьсон гадаа дотоодын 138,412 хүн байна. Бүртгэлтэй. Одоо мөнгө тасалж авсан гэсэн үг шүү дээ. За дэлхийн хувьд бол бүртгэгдсэн шин мандлын тийм ээ. Энэ бол одоо дэлхийн хэмжээний нэг анхаарлаа хандуулах ийм одоо боломж олцоог нь бүрдүүлсэн. Энэ бол одоо дэлхийн одоо данстай нураа гэж ингэж хэлж болно. Нутгийн иргэд бол олон зууны туршид бол энэ далайгаа нураа бол дахиж ирсэн. Олон жилтэй. Энд ярил олон төрлийн юм ярьж болно. Дээрээс нь Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан хувьд бол төрийн одоо амд амжсан одоо төрийн зарлиг шийдвэр хуулиас давуу одоо эндээс мод авч болохгүй. Гэвэл тэр одоо хууль байдаг тийм ээ. Бичгтэйг. Энтэйгээ хавсраад ингэж ирэхээр бол үнэхээр энэ бол яг нүдээ олсон маш зөв шийдвэр л гэж ингэж. Олон талын ачаал хөдөлთა. Монголын хамгийн их эзэл хүнтэй хамгийн гүн хөвсгөл нуурыг дэлхийн 17 эртний нуурын нэг хэмээн үздэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэл хүн 381 км3 байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 1.4%-тай тэмцэнэ. Хөвсгөл нууранд 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их авч урсан сэлэнг мөрөнтэй нийлж нийт 1000 км зайг туулан байгаль нуурт цутгадаг байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газар Сибирийн тайга, Турвазын хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаардаг гэжээ. Дотроо том жижиг нийлсэн 5 аралтай бөгөөд хамгийн томын модон хүй хэмээн нэрийдэнэ. Манай орны хамгийн цэнгэг нь болох хөвсгөл нуурын төв хэсэгтээ 23 м хүртэл тунгалаг харагддаг нь хөх сувд хэмээн нэрийдэд хүргэжээ. Энэ хөвсгөл далайг тойроод 6 огсоотон байдаг. Энэ 6 огсоотныхаа энэ ахуй соёл амьдралын хэм маягийг одоо энэ далайн ээжтэйг зайлшгүй холбоотой байдаг. Соёлын одоо дурсгалуудыг хадгалж хамгаалахад бол маш их чухал нөлөө үзүүлж бид бүхэн ойлгож байгаа. Дэлхийн одоо хамгийн өндөр бугуун чулуу одоо алан эрдэнэ сумд байж байна. Монголын хамгийн өндөр хүрхрээ бас байж байна. Монголын хамгийн өндөр мод гэх мэтлэнгийн одоо энэ байгалийн одоо үзэсгэлэн тийм газрууд төв соёлын дурсгалууд бол арин баялаг байна. За Монголын улс орчинд гардгаар бол бүт чон гоомор тэнгис далайг гаталж бурхан халдуунд очсон гэж гардаг. Тэгэхээр одоо яа харахгүй шижиг тэнгисийн голыг гатлаад энэ хөвсгөл далайг одоо гатлаад бүт чон гоомор одоо бас монголчуудын өв эцэг бол ингэж явсан гэхээр яа харахгүй энэ түүхэн газар нутаг. За хоёрд бол Чингис хааны эмэг их алангуй хатан болол ариг уснаа мэдлсэн гэж одоо гардаг. Тэгэхээр чамдан өндөр сумд бол аригийн гол байдаг. Тэгэхээр яа харахгүй бол одоо энэ монголчуудын өвгдээс нутагж ясан энэ онгон дагшин газарт бол одоо төрийн тахилгатай хамгаалалтанд авах нь бол зайлшгүй. Дээрээс нь одоо энэ тусгай хамгаалалттай газруудыг байгуулснаар одоо энэ дархан цаацтай болгосноор одоо ан амьтан байгаль дэлхийг одоо хайрч хамгаалах энэ доктортой аяж жуулчлалыг хөгжүүлээд энэ хөвсгөл далайг тойрсон энэ хүн ардын амьдралыг одоо олон нийтэд дэлхийд одоо сурчлах гайхамшигтай одоо ийм санаачлаг болсон гэж хувьд бол үзэж байна. Манай хөсгөлчүүд маш талархалтайгаар хүлээж авч байгаа. За яагаад тэгэхээр энэ бол олон жил бас яригдсан асуудал. Ер нь одоо төрийн одоо маш том хамгаалалтанд авах энийг бас ирээдүйн хойч үедээ энэ сайхан цэвэр усыг одоо тий байгалийн онгон дагшин одоо газар нутгийг өвлөж үлдээх үл одоо амьдарч байгаа бидний үед бол хамгийн том зорилт. Тийм учраас манай хөвсгөлчүүд ялангуяа монголчууд бол энэ хөвсгөл нуураа далай ээж гэж ингэж далаатай зөөрлж ингэ сайхан хүндэтгэж ингэж одоо явдаг. Тийм учраас энэ хөвсгөл нуурын одоо ёс заншлыг ингэж сэргээж ингэ сайхан хөвсгөл нуурыг төрийн тахилгад оруулсанд бол нэг талаараа байгаль хамгаалах талаараач
Хоёр дахь бол одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх илүү одоо энэ хөвсгөл нуурын үн цэнийг, хөвсгөлийн экосистем үн цэмийг дэлхийн дэд сурталчилгад томоохон одоо түлхэж болсон юм шийдвэр гарсан гэж ингэж бодож байгаа. Уул усны тахилга хэмээх нь монголчуудын дунд маш өргөн дэлгэрсэн байгаль хамгааллын онцгой нэгэн хэлбэр юм. Энэ нь өн эрдэнэс бидэнд уламжлан ирсэн соёл, ёс заншил, зан үйлийн цогцлбор бөгөөд монголчууд эзэмгүй хад чулуу, мод бот, газар ус гэж байдгүй, цөм эзэмтэй гэж тахиж аргаддаг. Уул усны тэдгээр савдаг, навдаг нь хэдий уран дүр боловч альва ёс хоримыг зөрчгөөс уурлан хэлгэндэгч гэж үздэг тул хүнд итгэн биширч улмаар тахиж иржээ. За далайн ээжээ савдгайг одоо бас хүмүүс одоо янзаар бас энэ чинь манад чинь ганцхан богино шашин биш бурхны шашин бас өөр өшөө шашны чинь үлээ байсан он цагийн урсгалд олон ясны уулаар өөр домог коч яриа байдаг. Гэхдээ ер нь ээж хүнтэй их хүнтэй холбосон ийм одоо домог ийм шүтлэгийн хэлбэр уламжилж ирсэн. Тийм ч учраас далайн ээжийн анхны л одоо юу нэг одоо ямаатай өгшин байгаа л худгайгаа тагааг орхиснаас болоод энэ далайн ээж үүссэн гэж ярьдаг. Далайн ээжийн маань эзэн бол одоо тийм их хүн байдаг гэж ингэж төлөөлөж одоо эзэн загас уу одоо их хүнээр төлөөлж ингэж шүтэж ирсэн дөхөн уламжилтай. Алтан дэлхийн энэхэн зайд цэлэлзэн мэлтэлзэх хөх мөнгөн сууд хатан ээж хөвсгөл далаада хордол сардгийн руу бүрэн хаан тэргүүтэй хавьөрийн уул усны зад хар цагаан усын хатуудтай хүндэтгэл дээд хүсэл хүслийн дээж тахилгийг тайн тахиж дайлгийг тайн дайлж угааг тунган болгож таалан сойрхож хайрлоо гэх мэтчлэн ингээл явна да. Далайн тээвэр бол одоо бүр 60-70 оноос нааш эхэлсэн. Би одоо 30 гаруй жил ажилласан байна. Энэ далай дээр. Одоо энэ Мэснэгээ баяртай нийлүүл 50 гаруй жил явж байна. Би тэгээ одоо далай ээж маань энэ жил их гоё баяр болж байна. Одоо хамгийн гол нь энэ нуур усаа их хамгаалж хайрлж явдаг бидний ариун үүрэг байх ёстой. Тэгээ одоо энэ дээр ганц онцлог нь нуураа сайхан хамгаалах. Баярлж байна их баярлж байна. Нүүдэлчин монголчууд усыг чандман эрдэн хэмээн зүүрлэн хэлдэг нь учиртай. Чандман бол хүслийг хангагч эрдэн гэсэн утгатай үг бөгөөд усгүй бол хүний амьдрал хүсэл ямар арч оршихгүй. Харин ус агаартай шидээр хүнд амьдрал хүсэл гихч ориглон байдаг билээ. Монголчууд усны эзнийг лус хэмээн ерөнхийлөн нэрлэж усаа хайрлах нь лусын гэр орныг ариун сайхнаар байлгахын төлөө хэмээн үздэг. Тиймээс ус руу сүү, цус тус аахгүй, элдв ялгадас оруулахгүй, усан дотор аливаа амьтны ам хороохгүй, усны эрэхт хогног шаяхгүй, ялангуяа үсгэзэгний сэв оруулахгүйгээр ихэд эрхэмлэнэ. Гал ус харш гэдэг тул усны ихэнд гал түлхэхгүй, унтахгүй, хоёр усны бэлчирт нутаглан суудгүй ажээ. 2001 онд далайн ээжд орсон машинуудын тоо гаргаж Улаанбаатар илтгэл тавьж байлаа. Дараа нь 2012 оны 5 сарын 1-нд далай дээгүүр машинаар явж далаар орсон машины тоо гаргаж ингэж анх хийсэн. Байгаль хамгаалагч хүний хувьд энэ далайн ээжийн төлөө ингээд бүх нас амьдралаа зориулсан хүнээд маш их баяртай байна. Ингээд далайн ээж маань Монгол төрийн мэдлэл, Монгол төрийн ивэл Монгол төрийн хайр халамжийн дотор тэр дундаа түн олныг хөсөн хүлээсэн тахилагтай болж байгаад бол туйлын баярлж байна. Ингээд далайн ээж маань одоо төрийн том тахилагтай нууруулсан Монголд байдаг уул усны тахилга байдаг бол одоо
энэ их далайн ээжийн тахилгт уулсанд их баярлж байна. Энийг хөвсгөл нутгийн тэр дундаа одоо хөвсгөл далайга эргэн тойрон оршин одоо амьдарч байдаг ариг уранга хаалха хотгоо одоо дархад уран ойгор бурятгагаад одоо энэ ястан үндэсний элчдэлж хүн зам маань бүгд баярлан талархаж одоо ерөнхийлөгчтэй болон энэ үйлсээ гэж гүйцэтгсэн бүх хүмүүст одоо чин сэтгэлээсээ талархаж байгаа тэр талархлаа дөнгөж сая албан ёсоор үед уламжлаж ингээд одоо ерөнхийлөгчтэй элчдэлж чинэр талархлаа илэрхийлэх санагдуулаад явж байна. Хөвсгөлийн уул тайгад манай улсын ой нөөцийн 24% бий. Байгалийн өвөрмөц шинж, говзөгслөн бүрдсэн нуурын хамгийн гайхамшиг нь түүний цэнгэг ус бөгөөд эрдэс, давс, органик бодисгүй билээ. Аливаа чухал өвөөр бүртгэгдсэн газар ус, соёл, ёс заншлыг хамгаалах үүргийг тухайн улс орн нийт хүн төрөлхтний өмнө хүлээдэг ёстой тул бидний хүлээх үүргийг амжилттай, итгэлтэй байлгахын нэг учир нь хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгож буй үйл явдал юм. За ер нь бол Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр энэ юугаар хөвсгөл нуураас гаргахаар тэрэг техник ажиллахаар одоо гаргахаар ажиллаж явахдаа бол өөрийн биеэр одоо 2-3 удаа ирсэн. Эрэхтэй бол бид нэр бас одоо ер нь бол нутгийн маань иргэд нэг иймэрхүү одоо сан төсөлттэй байд юм а гэдэг бол ерөнхийлөгч бас бид нар бол нутгийн удирдлагын зүгээс аймгийн удирдлагуудын зүгээс бол тухайн үед 17 онд бол бид нар бас энэ сан төсөлтүүдээ бол бас тавьж явж ирсэн. За энэ бол түүхэн шийдвэрээ маань одоо энэ сан төсөлтийн маань хүлээж аваад ингээд түүхэн шийдвэр гаргасан нь бол маш их баяртай байна. Ер нь бол энэ хөвсгөл нуурыг хамгаалахад бол одоо маш их одоо шашны одоо шинжлэх ухааны гэх мэтлэг маш олон судалгааны ажлууд одоо явж байгаа өнөөдөр ингээд түүхэн шийдвэр гарсанд нь одоо нутгийн иргэдийн хүмүүст дахин баярлалаа гэж хэлэх байна. Бидний бүхэл зүйл хэн байх ер нь яаж амьдрах энэ байгалаас маань холбоотой хаанхын хэн бугаач байсан байгалаас үүсэт төрсөн нэргээд байгальдаа бид шингэн ийм учраас хэн ч хаан амьдрдаг байгал гэдгээ хязаа ямагт одоо шүтэж өөрийнх нь байгальтай харьцаа тэр иргэнийхэн хүмсрэл дээдэлж явбал идээд хайсан чихрийн цаарт хатаат яасан тамхиныхан шилбэнээс өксөөлөд хүн одоо хямгддаг тийм байвал байгаль дэлхийг одоо хүн нүднийхэн цэцгээ нүүр амт ингэж харагчилж байвал их дэлхий маань эзэн байгаль маань сайхан байна гэж би хүмүүсийг энэ дэлхийн хүүн усан эзэн усан энэ үүргээр үцэлгээл сайн ухамсарлаж яваач л гэж одоо хүсэх байна. Ийм л ёроолыг алддаг нь бүхэн байгалийн хүүн эзэн гэдгээл мэдэрч хайрлаасаа л гэж ёроолж. Уул усны тахилга бол байгаль дэлхийн зам ёстой зохирон уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин Монгол түмний үнэт төв, уламжлал, соёл, тэнгэр, газар, байгаль ихээ дээдлэн шүтэж хайрлан хамгаалах, өгөөч хишгийн зүй ёсоор зөв хүртэхийн их болсон өнөртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж үндэсний өв соёл үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай.